Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. COVID-19 салбараас урьдчилан сэргийлж гараа тогтмол угааж байгаарай. Өнөөдрийн хичээлийн сэдэв тэгштгэл бод харахтай танилцсанаа. Үйл мэдэгдэгч гишүүн орсон илэрхийллийг тэгштгэл гэнэ. Тэгштгэлийг дараах хоёр ангилалд хувааж үздэг байх нь дан тэгштгэл, давхар тэгштгэл. Одоо бүгдээрээ дан тэгштгэлтэй танилццгаая. Нэг үдлээр боддог тэгштгэлийг дан тэгштгэл гэнэ. Жишээ авч үзцгээе. За дараах тэгштгэлийг ажиглаарай. X нь дараах үйлдлийн хувьд нэгдүгээр нэмэгдэхүүн юм. Иймд үйлдлийн хамаарлын дагуу нэгдүгээр нэмэгдэхүүнийг олохдоо нийлбэрээс хоёрдугаар нэмэгдэхүүнийг хасаж олно. Одоо бүгдээрээ бодолтой хийцгээе. За нийлбэр болох 429,861-ээс хоёрдугаар нэмэгдэхүүн болох 276,754-ийг хасаж байна. Ингэснээр X буюу нэгдүгээр нэмэгдэхүүнээ олж байна. Давхар тэгштгэл 2 ба түүнээс дээш үйлдэлээр бодогдох тэгштгэлийг давхар тэгштгэл гэнэ. Одоо бүгдээрээ жишээ авч үзцгээе. За дараах тэгштгэлийг ажиглаад уншаарай. X дээр нэмэх нь 136,000 нь илэрхийллийн хувьд хасагч гишүүн юм. Үйлдлийн гишүүдийн хамаарлын дагуу хасагч гишүүнийг олохдоо хасагдагчаас ялгарыг хасаж олно. Одоо бүгдээрээ бодолтыг харъя. За X дээр нэмэх нь 136,000 тэнцүү 230,055 дан тэгштгэл болж байна. Үүнээс цааш дан тэгштэглийг бодохаараа бодно. За үйлдлийн гишүүдийн хувьд нэгдүгээр нэмэгдэхүүнийг олгож байгаа учраас нэгдүгээр нэмэгдэхүүнийг нийлбэрээс хоёрдугаар нэмэгдэхүүнийг хасаж олдог байгаа. За тэгштгэлийн хариу буюу үйл мэдэгдэгч нь 94,055 гарч байна. Би дан бодоорой. За багш нь та нарт дараах дөрвөн тэгштгэлийг өгж байна. Үүнийг би дан бодоод хариуг нь багштай явуулаарай. Хичээлдээ өдөртөө оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Бодолтой багштай явуулж шалгуулаарай.